Чанар хүртээмжийг сайжруулан хүүхэд бүрийг хөгжүүлж сургалтад ахиц амжилт гарган ажиллаж байгаа багш нарын ажлыг үнэлж дүгнэн урамшуулах арга хэмжээ боллоо. Индексээр дүгнэх энэ удаагийн шалгаруулалт тухайн сургууль цэцэрлэг багш нарын өөрийн үнэлгээ, магадлах шалгалтын үнэлгээ гэсэн хоёр үе шаттайгаар явагдсан юм а. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Балтуул даргын захирамжаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журмыг баталсан. Уг журмын дагуу энэ оны хичээлийн жилд чанарын шалгалт зохион байгуулж сурагчдаа амжилттай сургасан 50 багшийн хичээл зүтгэлийг үнэлж анхудаа мөнгөн шагнал олгосон билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн шилдэг багш нарт урамшуулал олгох арга хэмжээ боллоо. Ер нь энэ өмнө нь бол ингэж ямар нэгэн арга хэмжээ үйл ажиллагаа их дарга нартай зориулсан шинжтэй явж ирснийг одоо болио. Нэг дарга нарт зориулсан хурал болоод, дарга нарт зориулсан бүх барилдаад, дарга нарт зориулсан концерт болоод ингэдэг явдлыг ер нь болио. Ер нь төр гэдэг бол эцсийн бүлэгт иргэдтэй үйлчлэхэд зориулсан ийм л байгууллага. Худалдааны байгууллага, банкны байгууллага, гар утасны байгууллага иргэдээ яаж үйлчлэх юм бэ? Яг тэрнтэй адилхан төр бол иргэнтэй үйлчлдэг байгууллага. Индексийг дүгнэхдээ бол бид нар 5 үзүүлэлтэд дүгнэж байгаа. Зөвхөн одоо сургуулийн шалгалтаар биш, хүүхдийн сургуулийн амжилт, ахиц, тэгээ одоо бусад одоо хичээл шаардлагадах нэг хичээлийн хөтөлбөр боловсруулсан тэдгэрийн хэрэгжүүлсэн байдал гэдэг юм 5 үзүүлэлтээр багш нараа шалгаж байгаа. Багш нар маань өөрсдөө өөрсдийгөө эхний шатанд дүгнэж сургуультай өгж байгаа. Сургуулиас одоо ажлын хэсэг гаргаж дүнг магадлаад багш нарын хурлаараа оруулж эренбэд тогтоогоод нийслэлийн боловсролын газар ирүүлж байгаа. За ирүүлсэн эренбэнээс бид нар нийт багш нараас эхний 85 ба түүнээс дээш одоо оноо авсан багш нартаа бид нараас урамшуул болохоор болсон. Боловсролын чанарын шинжилгээний хүрээнд сургалтын чанар ажлын үр дүнгээр шалгарсан дунд ахлах ангийн 83, бага ангийн 65, цэцэрлэгийн 30, нийт 178 багшийг 335 сая төгрөгөөр урамшууллаа. Өнөөдөр ингээд энэ сайхан шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд хүүхдийн байгууллагад ажиллана гэдэг бол маш их гоё хүнд өдөр болгон инээд баясал бэлгэлж яадаг болохоор би энэ ажил мэргэжилтэд айгуу дуртай. 1983 онд цэцэрлэгийн багшийн техникумыг төгсөөд тэгээд одоо түүнээс хойш одоо цэцэрлэгтний 29 гişилдээ ажиллаж байгаа. Мөн тэрээр сүүлийн хэдэн жилд цэцэрлэгийн хүүхдийн тоо эрс нэмэгдсэн, нэг ангид дунджаар 40 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Энэ нь багш нарт хүүхдтэйгээ тулж ажиллахад ихээхэн хүндрэлтэй байдаг гэсэн юм. За нийслэлийн боловсролын газар сургууль цэцэрлэгийн удирдлагыг чадварчуулан үйл ажиллагаа төсвийн зарцуултыг ил тод болгож хүнд сурталгүй үр дүнтэй менежмент, бүтээлч арга туршлага болон технологийн санг бий болгох түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хоггүй гудамж хоггүй